За тэгээд мөнхийн юм гэж бол ер нь байхгүй шүү дээ. Тэг хүмүүс надаас нөгөө дэрээ угааж болох уу, зарим дэрүүдийн нөгөө өвс ногоотой дэр угааж болох уу гэж суугаадсан. Үнэхээр одоо тэрийг солих боломжгүй болвол одоо бүх уутнуудын салгаж авч жагаад нөгөөх юмаа одоо хуурай эмэн дээр дэлгэж тавьж байгаа тэр доторх нөгөө өвс ургамлаа тавьж жагаад тэг ерөнхийдөө нэг жоохон спирттэй ч юм уу тийм бэлтгэл бэлтэж байгаа тэр лүүгээ жоохон цацаа сайн хата тэгээд дэрний уутыг угаагаад буцааж оёх. Дээр үе чи манай ээж нөгөө гудсны нөгөө эсхий гудсныхаа өнгөнүүдийг авж агаад угаачаад буцаагаад ойдог байсан. Тэрэн шиг тэгж болно. Нэг болвол удаан хэргэлцсэн үнэхээр тийм үнэр танартай бол хаяа дахиад ав. Одоо би сүүлийн үед болохоор ер нь дээр авахтаа доторх угаах боломжтой байна уу боломжгүй байна гэдгийг би аягүй хардаг. Синтефон буюу дотроо өд бол угаач болдог. Тэгээ заримдаа нөгөө угаах боломжгүй юмнуудыг бол би угааж чадахгүй шүү дээ. Тэгэхээр авахтаа тэрийгээ сайн бас бодолцож авдаг гэсэн үг. Тэгээд дэрний уутнуудын ингээ зарим нь болохоор ингээд гадна талынх нь бүр гадна талын уутнаас гаднах юм бас нэг уутнууд байгаа ш тэрийг ингээд бас угаагаад доторхын солих боломжгүй бол дахиад шинийг авдаг ч юм уу ингээд ер нь дэрний уутыг бол дэрийг бол бас тэгж сольдөө шүү.